Сайн байцгаана уу залуусаа. Читагийн энэхүү бичлэгээрээ дахин та бүхэндээ мэдчилж байгаадаа таатай байна. Тэгэхээр энэхүү бичлэгээрээ би та бүхэндээ өөрийн бяцхан чаналаа яагаад нээх болсон талаарх тайлбарыг оруулахаар шийдлээ. Тийм ч учраас ингэж утсан байгаа. Юуны төрөнд Читамины би одоогор бусад залуусын л адил хүний нутагт суралцдаг. Энэхүү нутгаас олж авсан мэдлэгээрээ эх орныхоо хөгжилдөө нэмэр оруулнаа гэж боддог. Гэвч эх орныхоо хөгжлийн төлөө би заавал төгсөж чод хийх ёстой юу гэдэг өөрөө өөртөө асуултыг тавьсан юм. Хариулт нь энэхүү чаналыг ашиглан би та бүхэндээ холбогдож болох юм байна гэдгийг мэдэж авсан юм. За тэгэхээр олон юм нашлгүй би тайлбар руу оръё. Тэгэхээр эхний шалтгаан 21-р зуун хөгжсөн өнөөгийн цаг үед Монголын залуучууд маань зөвхөн Монгол доторх мэдээллээс гарч чадахгүй байна уу гэсэн айдас миний бий төрсөн. Үүндээ ч би энэхүү чаналаараа би дэлхийн нууцлаг мэдээллүүдийг оруулах гэсэн байгаа юм. Бид хоорондоо харилцдаг ганцхан томхон сайттай. Сайт гэхүү аппликейшн гэхүү мэдэхгүй. Facebook. Бид тэндээ харилцдаг, бид тэндээсээ мэдээлэл авдаг. Гэвч тэр маань баттай юу? Албан ёсных байж чаддгүй. Ивэл мэдээж үгүй. Facebook гэдэг маань өөрөө хин ч хамаагүй хүссэн зүйлээ оруулж болдог чөлөөт орон зай бөгөөд энэ маань албан ёсны мэдээлэл солилцох сайт биш юм. Энд ямар ч үйлдвэргүйгээр энгийнхэн нэгэн хүссэн мэдээлэлээ тавьж бол мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн дотоодын мэдээгээр л хангаад байдаг. Энэ маань залуучуудыг зөвхөн дотооддоо л хандсан сэтгэлгээтэй болгож өгнө. Ингэснээр залуус маань яах вэ гэхээр би жишээ тайлбарлах юм бол хөдөө мал дээр байж байгаа хотод ирсэн хүүхэд Улаанбаатарт интернет орчинд харилцдаг хүүхэд хоёр уулзж байгаатай агаар нэг адил юм. Ингэснээр бид залуучууд маань гадагшаа гараад хин нэгэн олон улсын чанартай хурал цуглаан. За байг гадаад суралцахаар явлаа гэж бодоход хин нэгэн хүнтэй уулзахдаа тэр залуу маань юу яаж ярилцахаа мэдэхгүй болж хувирвал тэр маань үнэхээр бидний хувьд харамсалтай зүйл байх болно. Тийм учраас би энэ зүйлийг хагалахыг хүссэн юм. Өөрийнхөө бяцхан болж чадвараараа. Би үүн дээр нэгэн жишээ хэлэх юм бол өнгөрсөн хугацаанд бид сая сонгуулийн зөвхөн мэдээллийг харлаа. Гэвч яг өнөөгийн цаг үед сонгуулийн үеэр Хятад болон Америкийн нэгдсэн улс гэх дэлхийн хамгийн том эдийн засгийн хоёр бүрэн хоорондоо асар том хүчтэй өрсөлдөөнийг өгнүүлж байна. Энэ тулаанд магадгүй бид нар Хятадтай нэг тал болох уу, Америктай нэг тал болох уу гэдгээ шийдэхгүй байна. Хэрвээ энэ цаг үеийг далимдуулан бид зөв шийдвэр, зөв бодлого, зөв үйл ажиллагаа явуулж чадах юм бол магадгүй манай эдийн засаг дороос сэргээд ирэхийг ч үгүйсэхгүй. Энэ мэт үйл явдлуудыг бид илүү анхаарч үзэх юм бол сонгуудаас илүү бидэрт илүү үр ашигтай байх болов уу гэж би бодно. Хоёрдугаар асуудал. Монгол улс өнөөдөр боловсролоор дэлхийд тарах үзүүлэлттэй байдаг орнуудын нэг орд юм байна лээ. Ийм ч учраас магадгүй бизнес нэтворкийг үүсгэн байгуулсан Монгол захирал нь Австрали улсад суралцаад одоо буцаж ирээд боловсролын сайтыг ажиллуулж байгаа гэж бид үзсэн. Энэ мэд бид нар боловсролын салбартаа баг багаар хичээж ажиллаж байгаа. Миний хувьд ч гэсэн боловсролын салбарыг агуулгын тулд чадлаараа дэмжлэг үзүүлэе гэж шийдсэн юм. Миний олж мэдснээр манай Монгол улсын боловсролын систем муу биш. Гэвч хүүхдүүдэд сурах ирмэлцлийг өгдөггүй тийм систем. Тийм учраас би залуустаа энэхүү чаналаар оруулж байгаа criminal ч юм уу эсвэл mystery мэдээллүүдээр залуус маань магадгүй энэхүү сэдвийг сонсох юм бол энэ хичээлдээ илүү дуртай болж магадгүй юм да гэсэн миний хувийн ирмэлцэл байгаа учраас би энэхүү чаналыг эхлүүлсэн юм. Хүүхэд бүрийн сурж байгаа зүйл нь бодит амьдрал дээр ч мөн хэрэгтэй зүйл гэдгийг энэхүү чанал маань илүү таниулж өгөх. Гуравдугаар манай хүүхэд залуус өнөөх дэлхийн мэдээлэл дутмаг байдгаас өөрийн сонирхдаг хамтлаг дуучид болон өөрийн шүтээнийхээ талаарх нарийн мэдээллүүдийг огч авч чадаагүй байдаг. Уу яг хөө бидний хувьд нарийн гэж сонсогдож байгаа хэл та. Гэвч дэлхийн улс орнууд болон тэр улсын иргэнийхээ хувьд тэр алдартай шүтдэг хүнийхээ бүх зүйлийг мэддэг байдаг. Жишээ нь ухаан шүтэн маань ямар орлоготой байдаг вэ? Ухаан шүтэн маань яагаад миний шүтэн болохоос ийм лаг болсон юм бэ? Тэр хүн 3 дуу гаргаад лаг болсон биш. Тэр хүн үнэхээр амьдралынхаа турш яаж хичээж тийм лаг болсон талаарх тиймэрхүү мэдээллүүдийг залуустаа би хүргэхийг хүссэн юм.
Ингэснээр залуучууд маань хийж байгаа зүйлдээ тэмцэж, сурч, ихтэйгээр урагшаа тэмүүлж ирмэлцэлтэй болно гэж би бодсон юм. Дөрөвдүгээр шалтгаан. Бидний гадны хүмүүсийг хитэх шүтэх хандлага өндөр байдаг. Энэ маань миний түрүүн хэлсэн нэг шалтгаантай л адилхан. Залуус маань хитрхи дотгошоогоо мэдээлэлээс өөр зүйл хандахгүй байхад дэлхийн улс орнуудад юу болж байгааг мэдэх байв. Гэвч дэлхийн улс орнуудад өнөөдөр гэмт хэрэг, ээл ахуул гэдэг зүйл ялгаагүй л байдаг. Дэлхийн хүмүүс донд муу хүн, сайн хүн бүгд байдаг. Гэвч бидний залуус зарим нь гадаад хүн харамгцаал бурхан харсан мэт өмнө нь очиж далдгах тийм зүйл харагддаг. Энэ зүйлийг гэсэн би ховор болоосаа гэж хүсдэг. Тийм ч учраас би гэмт хэрэг гэдэг чаналыг бий болгосон юм. Энд зөвхөн хин хэнийг алсан талаар ярих биш. Энд мөн улс төрийн ямар нэг гэмт хэрэг байж болдог талаарчсан мэдээллүүдийг би хүргэх хэрэгэлсэн юм. Одоо энэ маань боловсролтой ч гэсэн багч болон нэмэр болох болов уу гэж би бодож байна. Хавдугаарт энэхүү чаналыг эхлүүлсэн шалтгаан маань би өөрөө мэддэг ганц хоёр хэлний ашиглан мэдээллүүдийг цуглуулж байна. Мөн бусад залуус ч гэсэн өөрийнхөө сурж байгаа орондоо мэддэг хэлээрээ олж авсан мэдээллүүдээ сонирхолтой содон гэсэн зүйлсүүдийг Монгол залуустай чаналаар дамжуулан, YouTube-ээр дамжуулан, эсвэл Facebook-ээр дамжуулан хүргэх юм бол илүү сонирхолтой байх болов уу гэдэг үднээс би энэхүү давлгаа мат энэхүү бичлэгийг би эхлүүлж байгаамаа. Тэгэхээр залуусаа миний бичлэгийг цааш үзээд байхыг би та бүхнээс хүсэж байна. Ингэснээр магадгүй та бүхний амьдрал, та бүхний мэдлэгт өчүүхэн жолоо нэмэр болно гэдэгт би итгэж байна. Ингээд та бүхэндээ Cheetah King мэдчиллээ. Дараагийн бичлэгээр түр уулзлаа баяртай залуусаа. Peace.